За сайн байцгаана уу манай усан махбод буюу загас хилэнц мэлхийн ордныхан маань одоо дараагийн амьдралд нь болох чухал үйл явдал юу вэ вэ? Одоо ерөнхийдөө ямар байна вэ гэсэн юм уншлага эхэлж байна. За эндээс харахад манай усан махбодынхан бол одоо нэлийн одоо ажил, карьер, мөнгөндөө нэлийн анхаарал тавьсан тийм ээ. Энэ нь бас одоо үр дүнгээ өгсөн мөн одоо усан махбодынхан маань одоо нэлийн одоо manifestation power нь нэлийн хүчтэй байгаа харагдаж байна тийм ээ. Одоо хүссэн сонсон зүйл нь бүтсэн. Одоо таны энэ hard work бол pay off байна тийм ээ. Одоо удаан ч гэсэн одоо таны хүсэл биелэх ийм магадлал тун өндөр одоо биелэлээ олохыг одоо харах мөч одоо баяртай мөчүүд болсон ийм сайхан үйл явдлаар ийм сайхан байгаа харагдаж байна. Ер нь бол яг эндээс харахад бол одоо хайр сэтгэлийн асуудал хөөцөлдөхөөсөө илүү нэлээд одоо ажил, карьер одоо мөнгөн дээр анхаарсан байна тийм ээ. За энд бол яг temporary те одоо ситүэйшнууд одоо харагдаж байна л да. Энэ одоо төр зүрийн асуудлууд. Төрөөс биш бол одоо таны амьдралд тийм их одоо үнэхээр их сэтгэл зовоосон асуудлууд одоо багасж байна гэж харж байна. За яг энд хэлэхэд одоо эхний харагдаж байгаа одоо маш тийм clear message бол одоо үр хүүхдүүдийн асуудал байна тийм ээ. За хүүхдүүд одоо магадгүй энэ хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор одоо хүүхдийн төлбөр тооцоо одоо хүүхдэд анхаарал тавих шаардлага тийм ээ. Ийм юм гарсан байж болно. Энэ дээр нэг жоохон танд жоохон ачаалал ирсэн харагдаж байна. Энийг бол сайхан зохицуулах санаа зовлт байхгүй. Тэгснээр одоо танд илүү амар тайван байдал бий болсон харагдаж байна. За мөн одоо үр хүүхдүүд таныг баярлуулсан байдал харагдаж байна тийм ээ. Үр хүүхдээр бахархах одоо таны хүслийг одоо хүсэл биелж үр хүүхдүүд одоо сайн явж одоо та баярлсан байдлаас харагдаж байна тийм ээ. Магадгүй хүссэн сургуультай орсон юм уу, амжилт гаргасан юм уу тий, ямар нэг бахархал төрсэн юм байна. За энэ бол танд бас одоо ас жаргал одоо мэдрүүлсэн ийм өчүүд байж байна. За мөн одоо за энэ гэр бүлийн бас ийм асуудлууд харагдаж байна. За одоо ер нь бол яг би түрүү хэлсэн нэлийн одоо ажил карьердээ анхаарч ингэж явсан боловч одоо нэг ганцаардах сэтгэл төрөх тийм ээ. Одоо хань ижил хүсэмжлэх манай ганц үеийнхнийг ярьж байгаа шүү тий би хүмүүсийг. За ийм байдал одоо үүссэн харагдаж байна л да. Одоо юу гэдгийг орондоо ороод ганцаараа санаашрах одоо нойр хүрэхгүй байх тийм ээ. Ийм асуудлууд байна тийм ээ. Энэ за ийм улсууд бол одоо шинэ хүнтэй уулзрах миний одоо таны амьдрал дараагийн тохиолдох чухал үйл явдал бол одоо хайр сэтгэл гэж гарч байна. Эхнийх нь бол одоо үр хүүхдүүд байна. Үр хүүхдүүд одоо сайн сайхан байх те санаа зовж исэн зүйлсүүд нь одоо зөвшөрсөн, жигдэрсэн ийм байдал харагдаж байна. Мөнгө төгрөгийн асуудал, ажил карьер дээр санаа зовох зүйлгүй, сайн сайхан зүйл араасаа ирж байна. Мөн одоо энэ усан махбодынхан маань одоо ийм байдал их сайхан байгаа боловч overthinking хийж байгаа харагдаж байна тийм ээ. Одоо та бол одоо би түрүүн хэлсэн одоо татах хүч ихтэй байна. Энэ дээрээ одоо сайн сайхан зүйлийг одоо позитив бодолтой бай тийм ээ. Та бол одоо дээд тэнгэрийн одоо ивэлд байна тий. Universe is supporting you тийм ээ. Is beside you тий. Одоо аз таныг ивэж байна тийм ээ. Таны одоо энэ одоо
сайхан одоо зүйлс одоо жишээлх юм бол одоо энэ stable амьдрал тийм ээ энэ сайхан зүйлс одоо өнөөдөр би болцоогүй байна тэ таны одоо хийж исэн одоо та сая одоо энэ ажил карьертаа ингээ анхаарал тавьж тэ энийг одоо их хөдөлмөрлсөний үр шимээ хүртэх цаг ирсэн байна тийм ээ энийг одоо шагнаж одоо таны энэ одоо синсер байдлыг одоо шагнаж хорвоо ертөнцөөс танд одоо сайхан хань ижил бэлэглэх тийм ээ ийм юм бас байна. За нөгөө нэг хэсэг хүмүүс нь харагдаж байгаа нь бас чухал үйл явдал юу вэ гэхээр бас л гэр бүлийн асуудал байна. Хэрв одоо гэр бүлээс одоо салж байгаа тийм ээ одоо тустай байгаа юм уу, салж байгаа юм уу, ийм усуд бас байна тийм ээ. За би бас энэ дээр нэг юм харж байна л да одоо өөр хүүхдийн тэтгэврт хэмжээг одоо авах гэж хөөцөлдөж байгаа. Эсвэл одоо салсан нийсэн амьдралаа нааш цааш нь болгох гэж байгаа ийм усуд байна л да зарим нэг хүмүүс нь. За энэ усуд бол одоо бас ер нь бол бүтэмжтэй одоо энэ юу гэдэг вэ? Шүүхээр одоо асуудал шийдүүлж байгаа бичиг цаастай ажил хөдөлгөж байгаа усуд бол одоо санаа зовлт байхгүй юм энэ дээр бол та бас нэлээд санаа зовж байна гэсэн. За одоо нэгдүгээрт нь гэсэн ийм мессеж байна. За ийм одоо салсан нийлсэн ийм усуд бол одоо шинэ хайртай уулзрахны тийм ээ. За энэ асуудал одоо эргэлзэж байсан энэ асуудлууд чинь шийдэгдэхний одоо салах уу барих уу одоо яах уу ийх үү одоо ингэхүү тэхүү гэж одоо ийм гэр бүлийн асуудалтай байгаа. Энэ одоо зөвхөн авгаа нөхрийн хувьд ч биш одоо ах トゥ амрах садан юу ч байдгийг тийм ээ. Ийм улсууд бол одоо нэг тийшээ болж асуудал шийдэгдэхний одоо танд мэддэхгүй байсан таны араар яригдаж байсан асуудлуудыг та мэдхний тийм ээ. За энэс болж та одоо нэг ямар нэг тийм юмны одоо төгсгөл тавьсан харагдаж байна л та. Би ер нь эндээс харж хахад шинэ амьдралын эхлэл одоо болж байна л та. За оюутан залуучууд одоо юу гэдгийг төлбөр тооцоо оюутан саний санааг зовоож байсан үр хүүхдүүдийн асуудал бол одоо нэг тийшээ шийдэгдэхний тийм ээ. Таны мэдэхгүй байсан асуудлууд бас одоо ил болох нэ. За энд нэг л юм байгаад байгаа байхгүй. За яг хоо энэ одоо би энэ дээр хэлэх гээд байна л та түрүүний хэлсэнчлэн одоо next few months гэж байгаа. Одоо нэг энэ жилийг дуусгаас өмнө тий одоо next few months одоо таны амьдралд бас одоо сайн сайхан зүйл болно. Одоо хорвоо ертөнц таныг одоо ийм сайхан ивэж байхад тийм ээ одоо ийм гард хийгээд одоо ер нь тийм ээ сөрөг бодлуудаар одоо ийм хаасан байдал харагдаад байна юм. Сөрөг бодлуудаас одоо салах хэрэгтэй байна тийм ээ. Би тэртээ тэрнгөө аз миний талд байгаа. Би ийм аз завшаантай байгаа учраас одоо хорвоо ертөнц надад юу өгч байна? Тэрэнд одоо гараад илгээж өөрийгөө I open to receive. Би одоо юу гэдэг одоо хорвоо ертөнцийн өгж байгаа бэлгийг одоо хүлээж авахд бэлэн байна гэсэн ийм одоо affirmation-уудыг одоо ийм үгнүүдийг одоо давтан хэлж баймаар байна. Өглөө босоод одоо сайхан дандаа позитив бодолтой дандаа одоо эрүүл сайхан бодолтойгоор одоо болно бүтэн гэсэн ийм явах хэрэгтэй байна. Энэ сайхан зүйл бэлгийг одоо хүлээж авахд таны бас бодол саад болж байгаа харагдаж байгаа учраас би хэлээд байна л та. За энэ сайхан зүйлүүдийг хүлээж авахын тулд одоо яах хэрэгтэй вэ гэхээр зэрэг одоо сөрөг бодлоосоо салхаа л гэж байна. За өшөө за би түрүүн хэлсэн би нөгөө одоо шинэ хүмүүстэй уулзрах одоо ганц за одоо салсан нийс энэ байдал одоо нэг хаалга хаагдвал нөгөө хаалга нэгдэнэ. Нэг хаалга хаахгүй бол дараагийн хаалга нэгдэхгүй угаасаа. За тийм учраас одоо тийм улсууд одоо сингл хүмүүс бол одоо яхахгүй шинэ хайр байна. Romance in the air тийм ээ. Гэхдээ энэ дээр бол
одоо чи хэлэх юм бол энэ хүн гарч ирснээр одоо таны амьдралд бас их өөрчлөлт гарах нэ, тийм ээ. За би энэ хүнийг одоо эрэгтэй эмэгтэй тайруу бол одоо тий гендер байдгүй гэдэг шүү дээ, тий. За энэ хүн бол одоо маш сайхан амьдралд тогтчихсон хүн харагдаж байна. За ер нь 2 дугаар сар ер нь том чухал амьдралд чи үүрэг гүйцэтгэх юм байна. Одоо магадгүй 2 дугаар сар танилцах юм уу? Эсвэл 2 дугаар сар гэр бүл болох юм уу? Эсвэл таны хүсэл биелэх юм уу? Ямар нэгэн чухал үүрэг гүйцэтгэх нэ. За юу. За тэгээд би энэ шинэ хүний тухай ярих гээд байна л та. За энэ одоо хүн бол одоо хорвоо ертөнцөөс танд явуулж байгаа бэлэг юм байна, тийм ээ. Одоо миний түрүүний хэлсэнчлэн одоо I open to receive гэдэг үгийг одоо бас давтаж хэлж баймаар байна. Амьдрал нь сайхан тогтчихсон, мөнгөтэй, ажилтай, одоо юутай байх хэрэгтэй гэдэг. Ямар ч байсан таны шаардлагыг хангасан. Энэ хүн бол одоо нэг юм шар царайтай. Ер нь хар гэж харагдахгүй. Ер нь тийм нэг шар царайтай нэг тийм сайхан хүн байх гэдэг. За энэ хүн бол одоо тун сайхан амьдралд тогтсон таныг ч гэсэн одоо амьдралыг чинь өөрчлөх ийм хүчтэй, тийм ээ, чадaltaй, боловсралтай, доктортой, суушилтай одоо ийм л сайхан хүн байх гадайхан тийм нэг шар царайтай нэг тиймэрхүү цагаан царайтай ч юм уу, тийм ээ. Зарим нэг жоохон бурал дүүстэй одоо хүний насны юу гэдэг юм уу, тийм. Нэг ийм хүн байна. Энэ хүн бол одоо за энэ хүн бол одоо за түрүүн хэлсэн орвоотон за ийм хүн байна. За энэ сайхан зүйлүүдийг одоо хүлээж авахд одоо миний хэлсэн түрүүний зүйлийг анхааран үзэн үздэй. За бас энэ дээр бас нэг мессеж би одоо дандаа хэлдэг, тийм ээ. Ер нь одоо эргэн тойрны хүмүүсийн хил ам их байна шүү. Одоо таныг ийм сайхан хүнтэй очирсан. Эсвэл одоо хүүхдүүд нь сайн явж гин, тийм ээ. Аль эсвэл одоо амьдрал ажил нь ягаад ийм сайхан бүтэмжтэй байгаа юм. Энээс болж ийм их ховж ив хил ам одоо байна, тийм ээ. Одоо хичнээн сайхан хүнтэй танилцаа суугаагүй байгаа бол одоо хүнд хэлэх шаардлага байна уу? Ажил төрөлж сайхан бүтэмжтэй байгаа ч гэсэн хүмүүст заавалчгүй гайхуулах шаардлага байна уу, тийм ээ. Ер нь бол иймэрхүү зүйлийг өөртөө хадгалж үлдэх юм бол ер нь тун зүгээр шүү, тийм ээ. Энэс болж жоохон тийм ховж ив одоо 11 хил амны ийм юм харагдаж байна. За энэ бол not a big deal. Гэхдээ яг хуу гарсан учраас энэ дээр харагдаж байгаа учраас хэлээд байна л та. За ийм сайхан зүйлүүд тохиолдох нэ. Одоо сөрөг зүйлийг хэлчихсэн, тийм ээ. За танд гарах дараагийн өөрчлөлтүүдийг бас хэлчихсэн. За яг хоо энэ дээр одоо оюутан сурагч одоо янз бүрийн ийм хүмүүс яхаа мэдхгүй одоо энэ за энэ дээр би бол одоо энэ өөрийнхөө бодолд хүлэгдээл байгаа юм шиг одоо шин зүйлд дасахгүй байгаа юм шиг ийм л юм харагдаад байгаа юм да. Тэгээ яг хуу би бол одоо хэлж чадна та бүхэн хийж байгаа улсууд нь, тийм ээ. За энийг анхааран үзэн үздэй. Ер нь бодлоо жоохон гараа жоохон хаяа дэлгэж хүлээж авч одоо тийм ээ байгаа юмдаа талархаж ингэж баймаар байна. Одоо өглөө сайхан бодолтой эхлүүлнэ шүү. Одоо ийм сайхан зүйл уг нь ирж байна. Одоо тохиолдож байна. Ер нь next few months гэсэн байна. Тэгэхээр зэрэг он гарахаас өмнө ийм сайхан зүйлсүүд болох нэ гэж ойлгоорой. За ингээ та бүхэндээ ингээ аз жаргал сайн сайхан хүсье. Дараагийн видео хүртэл баярлалаа.